За огцрох амархан жагсаалд 22 хоног үргэлжилж өнөөдөр хаалтан хийлээ. Жагсаалд олон залуу сэдвэгтээ оролцсон юм. Мөн жагсаалд хөтөлбөртэй, соёлтой, 50 замаар үргэлжилж үр дүнд хүрснээр онцлог байсныг зохион байгуулагчид нь онцолж байна. Цэгцтэй тэгээд стандартын дагууч гэдэг юм уу те яг ийм үр дүнгийн харсан ийм жагсаал одоо болоогүй их утсан болов гэж би зүгээр эргэн үнийхээ хувьд бодож байгаа. Тэгэхээр энэ жагсаалын хувьд бол дараагийн одоо нөгөө жагсагчдад те энэ улс төрчдөд бас хариуцлага тооцож иргэдэн дүн тавьж чаддаг юм шүү. Тэгээд дүн тавьсныхаа араас нь бид нар ямар одоо шаардлагуудыг нь биелүүлэх боломжтой байдаг вэ? Улс төрчид бол зөвхөн иргэдийн өмнө одоо хариуцлага хүлээсэн одоо цалин аваад ажиллаж байгаа ажилтан шүү гэдэг одоо тэр ойлголт соёлыг бас түгээж чадсанаараа бас онцлог жагсаал болж байгаа юм болов уу гэж миний хувьд бол бодож байгаа. Энэ удаа болохоор хөтөлбөртэй байна гэдэг бол хөөх гээд хоёрдугаарт нөгөө суугаад тайвнаад тэнцнийг бухимдлаа ингэж илэрхийлнэ гэдэг өөрөө их тийм одоо юу гэх юм маш тийм шинэлэг зүйл. Бусад юм гадны нөлөөлөлд их орж ирэх болов гэж бодсон. Гэхдээ харьцангуй бага байлаа. Тэгээд ч тэн дээр ягц их гоё тайван байлаа. Тэгээд гоё өөрчлөлтийн гоё эхлэлтэй явагдлаа гэж бодож байна. Ер нь л нэг юм жагсаалд аягүй идэвхтэй оролцдог. Тэгээ 3 дахь хүүхдээ гаргачаад өвөл нөгөө нүүрсний эсрэг жагсаал болоход би бүр хүүхдүүдэд тэрвэрч ирж байгаа 3 хүүхдтэйгээ хамтаас жагсаалд оролцож ирсэн. Тэгээ яг ерөнхийдөө нэг юм жагсаалын хандлага нь ингээд замхраад буруу тийш эргүүлэл ингээд дуусчдаг ш. Тэгээд нэрээ өөртөө ч баг юу болсон юм бол яасан бол уг нь би чи мөнгө аваагүй дээ. Яага би уг нь өөрийнхөө ороод үзэл бодлороо атсандаа гэж бодоод өнгөрчдөг. Гэтэл энэ жагсаалыг хараад би үнэхээр бахархсан юм. Иргэд нөгөө үндсэн тогтолцооныхаа дагуу эвлэлний идэх эрхээ идэлээд үр дүнд хүрч болох юм байна гэдгийг бол харуулж чадсан. Тэр соёлоороо бол хамгийн том ололтны гэж харж хамгийн том үлдэх өвн бол тэр байна. Хамгийн онцгой үр дүн гэдэг бол ингээд нөгөө 50 замаар гэдэг нь ялгаа. Ер нь яг хөө ингээд нөгөө бид нар уур илэнтэй байна гэдгийг заавал тэрийг нэг тийм сүйтгэх деструктив байдлаар бол одоо ингээд илэрхийлжтэй гэсэн үг ерөөсөө биш. Тэгэхээр аль болох тэрийг маш их замбраатай зарчмын шаардлагуудыг тавьж иж бод үр дүнд харах хэрэгтэй. Хизээчтэй 22 өдрийн турш ингээд жагсчихна гэж бол бодоагүй. Гэхдээ хамгийн гол нь шаардлага байгаа бол те хүрэх тийм одоо рол газар байгаа бол тэр хүртэл бол жагсах нь бол одоо тийм ч асуудалтай бол биш юм байна. Хамгийн гол нь тайван хүчирхийллийн бус замыг сонгох явдал нь бол чухал юм байна гэж бид бүхэн бол бодож байна. Очоод ингээд ингээр нэлээд хэцүү ингээд фэйсбүүк нэг болцсон гэдэг ойлгомжтой.